Нэг. За манайхаа ширлээ түгээгээд өгөөрөө тэгээд өнөөдөр миний ярих сэдв эх орончдынхоо тухай жоохон ярьцгаая те. За тэгэл сүүлийн бараг 4 жилийн Монголын улс төрийн үйл явдлуудын нэлээд ялтаж хичээсэн. Тэгээд ярьсан ойлгох нь ойлгоод тэгээд мэдээж ойлгохгүйсэх байгаа. Тэгэл би нэг юм ерөөсөө ойлгохгүй байгаа. Энэ нэг удаа хуурдаж тэг хүн чи нэг удаа хуурдаад гинтэх мэнтэх юм байх л та. Тэгэл энэ хорон ч гэсэн нэртэй хүмүүс тэгэл байн дагцдуулаад ингээл багт нь одоо тийм сайн гоё зүйл юм байт юм бах та би гайхаад тийм. Тэгээд би бол бити дагцдуулаач ингээд дээ штэ л гэдэг юм л та. Тэгээд та нар өөрсдөө ингээд хохирдог бол одоо хамаалал. Гэтэл яг нэг монголчуудын нийгмийн амьдралыг тэглүүж хэрж ороод ингээд хохироогоод тах юм. Тэгээд энэ ч нэг хүүхдөө тэгээд ингээд ийм нас таашаал аваад гэдэг юм уу. Тэгээд ийм хүмүүсийг чи мазохистууд гэдэг байгаа шүү дээ. Зодуулжтай эсвэл холигдуулж янз бүрийн юмнаас юм таашаал авдаг хүмүүсийг хэлээд байгаа юм л та. Тэгээд жоох эрүүл ухаанаар асуудалд хандахгүй бол бүгдөө улсаараа сэтгцэн өвчтөй болцсон юм шиг байж болохгүй л дээ. Тэгээ энэ хугацаанд юу болов гэж бүгд 7 хоногоос эхлээд мөгдөл хараа үзтээ тэг үнцэн үеийн зэцмэд дата тэгэл энэ их хуралдах процесстэй. Тэгээд тэр болгонд байгаад сүдэл бол маш олон хуульч нар өчигдөр хөрх үнцэн үйлдвэр очивол би хууль мэдгүй учраас өмгөөлөгч авъя гэдэг л дээ. Уул нь алах зохихоос өмнө бодох хэрэгтэй байсан юм л та. Алах зохихоос өмнө би чинь хуульч биш шүү дээ гэдгээ алах зохихоос өмнө бодох хэрэгтэйсэн те. Маш олон хуульчид зүйлс хилээдсэн шүү дээ. Хурлын гишүүн Тэмүүжингээс ахуулаад л те. Энэ хуульч баасан хүү тэгэл тэрлүнгөнд орж наран гэрэл гэдэг том академийн хууль академич нар тэгээд өөрөө чинь тэр намынхан бэм зогт мохтгол олон хүмүүсийн хууль зөрчөөд биш үнцэн үйл зөрчигдөөд биш үү гэдсэн тэгээд бярлахж явж байгаад ингээд тэгээ янз бүрийн байдлаар барьцаанд орчдөг юм шиг байгаа маа энэ нүүрсний хулгай мөнгнөөс хүрсэн хүмүүс их байдаг тэгэл тэрнээсээ болоод өөртөө асуудалд ороод тэгээд одоо тэгээд бүр их хурлын гишүүн одоо баг эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний юм яригдаж явчихлаа л да. Тэгээд ийм харамсалтай юм болоод идэв учраас битгий хууртаач энэ юмудаа эргээ хараач л гэдэг төгөхгүй та. Сорын ганц цогтой хүү одоо ёстой монголчуудыг яг жаргах байгаа Халтмаагийн Батулга гэл галзуу юм бичээл тэ ингээл. Гэтэл яг мөн чанартай юу болсон бэ гэж. Яг мөн чанартай бол энэ багш нарын өнөөдрийн ажил хайлт. Тэ 3 жилийн өмнө та нарын одоо хүсэж байгаа 3 сая 600 мянган долларын цалин болвол очих мөнгө. Одоо нэг магадгүй би бол хардж байгаа шүү. Багш нарын тэгэхээр тийм биш ч байж магад. Би бол одоо юу гэж хартаад байгаа гэхээр яг энэ засгийн газрын хэрүүл хараал тухан дээр зэсгтэй байшин дээрэмчдийн хоорондын алаан хэдэн зодоонуудын дондор гівэнт багш нар гараад ирсэн. Цалин юм болно. Тэгэхээр эн чинь шууд 3 сая 500 хүрэх юм улсын төсөн мөсөв байхгүй гэдгийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй шүү дээ тий. Гэтэл ингээл учир замбраагүй яг нэг ухаан удаа авъя гэдэг шиг юм галзуу хүмүүстэй адилхан юм гараад ирэхээр гайхагдсан байхгүй. Яг тийм галзуу юм яриад харч. Тэгээд тийм учраас тэгээ одоо намжиж байгаа байдлыг гэж харахаар нэг л тийм ялангуяа энэ үйлдвэрчний эвлэгдэг энэ уул нь үйлдвэрчний эвлэгдэг байгуулагч нь бол ажилчаангийн эрхийг хамгаалах байгууллага шүү дээ. Хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах, ажилчаангийн эрхийг хамгаалах. Ажил олгогчтой хилцээний нийшлэлийн ард сууж ажилчдынхаа цалин мөнгийг нэмүүлэх асуудал, нийгмийн хамгааллыг шийдэх асуудал яригддаг байгууллагч нь энэ үйлдвэрчний эвлэг гэдэг хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах байгууллага гэдэг.
Тэгээ багш нарыг одоо ажилтан гэх юм бол уурлаа шүү дээ. Тэгээд энэ байгууллага нь өөрөө ингээд тийм яг соцлагийнхаа сэтгүүгээр ингээд байгуулах. Одоо хүртэл өөрчлөгдөж чадаагүй ийм байгууллага тийм ээ. Тэгээ энэ дээр ингээд бодоод тунгаагаад эрүүл ухаанаар ингээд ойлгохыг хичээх хэрэгтэй байхгүй да. Яг та нараар бол улс төр хийгээд тоглох тийм тоглоом руу авчил багш нараар нэг хэд үйлдвэрч нэмлэх нь тоглох шиг санагдсан да надад л. Би бол тэгж л анзаарч харсан. Тимч байгаа бах. Тэр энэ нэг аливаа юмны чинь нэг юм учир зүй гэж нэг юм байдаг шүү дээ. Тэгээ тэрийг ойлгох хэрэгтэй болчиход байгаа юм л тэгээд өөрсдөө тий. Яасан ямар учиртай яах вэ гэдэг ихлээр агүй сайн бодох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Гэтэл тийм биш байгаад шүү дээ. Хүмүүс одоо өөрсдөө ингээл ярьж байгаа юмудаа ихэд сайн бодох хэрэгтэй. Яг иймэрхүү маягаар тэр Батбулга гэдэг хүн чинь ингээд та нарын цалин өнөөдөр ингэж хэрүүл хараал руу оруулахгүйгээр духан дээр эцэгтэй байшин ингээ халаан хятан зодоонуудын дундуур ингэж явуулахгүйгээр мөнгийг тэр халтмаагийн Батбулга энэ лувсан намсраа оюу үрдэнтэй тэргүүтээ бас зүгийн амар байсгалын тэргүүтээ дээрэмчид хэдий их найдаар хусаа ицсэн ба штэ. Боддоо улсын төсвөө чи 2 их багтаа гэсэн чи юу багтаа 100 их найд гэдэг штэ. Бараг 3 жилийн чинь барагч байхдаа 3 жил гарны чинь төсвийг хусаад идсэн ба штэ. Энэ хамтуудыг гайхаад идгээ. Ёстой их оронч Монголыг аврах хүүхдүүд залуучууд мод гэх ингээл уянгалцаагаад байгаа юм. Та нар тэтгэр мөнгө орлоод байгаа тэр тэтгэрийн чинь мөнгийг аваад идсэн ба штэ. Тэтгэрийн чинь мөнгийг аваад идсэн байна. Ойлгож байна уу те? Тэтгэрийн чинь мөнгийг аваад зүгээр л залхицсан байна гэсэн үг. Тэгээ эн чинь одоо сайхан зүйл мөн үү шүү. Сайн бодоод үзэх хэрэгтэй те. Тэтгэрийн чинь ингээд бүх юм аваад идж уугаад ингээд та нар ингээд хохирцсон байж штэ. Одоо тэгээд яалтаа байлаа тийм ээ. Тэр чинь ингээд өөртөө ингээд нэг жоохон эрүүл ухаанаар бодоод үзэх хэрэгтэй байхгүй да. Бүтэн тэ энэ хугацаанд байгаа бүтэн тэр цалин чинь нэмэгдээд, тэтгэвэр чинь нэмэгдээд энэ совлогч эмнэлгийн ажилчдын цалины мөнгийг ингээд тэр их оронч нэртэй нөхдөөч аваад идсэн ба шүү дээ. Тэгээд их орончид гэдэг Монгол улсын газар шорооны байдал руу ингээд ирэх барьж байгаа хэмж бай ингээд өгчих тийм бодол санаа хэн нэгэн хятад ч юм уу Лиз ч юм уу эсвэл хэн нэгэн тэр Майкл Жорж хэн байдгийг Жорж дөх тийм хүн Монголын хуйлтаа бол шүү дээ. Тийм бол энэ хорвоо ертөнцийн дээр байдгүй байгаа шүү дээ. Тэгэл нэг тийм гин тэнэг юмд итгээд ингээ өөрсдийнхөө амьдралыг цөөрүүлээ, өөртөө хохироод дуустдаг бол хамаалгаа. Надад хамаагүй асуудал. Та нар хохироод дуустдаг бол. Гэтэл энэ Монголын энэ ирээдүгээр те бидний маргаашийг ингээд алдчихад байгаа юм шиг хайрам шүү дээ. Тэрийг жоохон эрүүл ухаанаар бодоод үзлгээд байгаа юм л та. Тэрнээс биш та нар өөрсдөө ингээ хохироод хогшин болоод үлддэг бол ёстой хамаалга. Тэгээд тэр чинь одоо нэг бухимдаад ах юм алга. Тэгэхээр нэг жоохон ийм юмаг бодож ирэх зүйлж тунгааж хардаг байх хэрэгтэй юм байна. Тэгэл одоо ихэнх нь лааста юу гэдэг нэг их орончдын маань ад үзээд байна гэдэг. Үгүй хулгай хийцэн байна. Тэр их оронч чинь хэдийн их найдаар нь төмөр зам дээрээс нүүрсэн дээрээс хулгай хийцэн байна. Хулгай хийчихсэн байна. Тэр нь баримт нь гарч ирж байна те. Өшөөж гэрээнүүд үлдсэн байгаа. Тэр гэрээнүүдийг ил болгоосоо гэж хүсэж байна те. Тэгэд ингээд нэг юм гин тэнэг байгаагаараа өөрсдөө та нар хохироод үлдэхгүй ингээд уус үндэснээ хохироогоод байна. Тэгэл илүү сайн ойлгосоо гэж хүсэж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал дээр бол тэгэл бүгдөө л хуульч нар болчихлоо те. Үндсэн хуулийн зөв бурууг хэлэлцэл. Одоо тэрний царай муухай байсан эсвэл ээрч юм аа уншиж байна гэдэг. Үгүй тэр царай цус тэр ям зүрийн байх нь тэр мэдгүй байл би тэр
тийм шийдвэр гаргах гэх тийм чухал зүйл биш. Хамгийн гол нь гаргаж байгаа шийдвэр нь өөрөө тэр үндсэн хуулийнхаа дагуу гарсан уу юу гэдгийг тэр хуульчдар нь л тайлбарлах л дээ. Хаагаад тэнд байгаа нэг онгоцны тэ засварчин хүн ч орилж явах шиг тэ. Энд ч байгаа зүгээр нэг урлагийн нэг уран бүтээлч орилж явах шиг тэ. Тэгээд ийм мангар тэнэг байж болохгүй шүү дээ бүгдөө. Чи бид нар чинь хуульч биш байхгүй яах гэж мэрэгжил байгаа л гэх юм. Тэгээд тэр хуулийнхаа дагуу юмаа тайлбарлаад ингээ. Тэр нь үнэхээр тэр ойлгохыг хүсэж байгаа бол жоохон онл номтоо жоохон харьцуулж харж үнэхээр тийм байдаг юм уу үгүй юм гэдэг. Тэрийг жоохон харьцуулаад үзэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй тэгэл галзуу юм яриад ингээл зөв сэтгц мэдрэлийн өвчтөй байж болмооргүй шүү дээ бүгдээр болж байгаа одоо. 21-р зуун жоохон эрүүл ухаантай асуудал хандахгүй бол бүгдөө нэг иймэрхүү нэг юм давлгаалахаараа тэгээд давлгаалдаг. Тэр нэг хүний дарангуул Монголд одоо яг тогтох гээд байна гэдэг юм. Үндсэн хуулийн дагуу Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсөх гэдэг хүн хориг тавьсан. Хоригийг хүлээж авах нь бол их хурлын асуудал шүү дээ. Их хурл ховлээж авахгүй хүлээж авахгүй. Үндсэн хууль зөрчсөн асуудал чинь бол өөр шүү дээ. Энэ хоёр чинь тусдаа асуудал. Их хурлын гишүүн бүрийн хэрэгтэй болчихлоо гэхээр шаазын эдлийн дэлгүүрт ороод хэдэн сарамгчин чойжлцсон юм шиг дураараа авирал гэсэн үг ерөөсөө биш дээ. Үндсэн хуулийн захирагдчихж их хурлын гишүүд чинь тэр хууль тогтоох үйл ажиллагаа явна гэхээс биш. Энэ үндсэн хуулигээд байгаа нь эрх мэдлэгнүүдэд зориулсан хуулийн тухай ойлголт ерөөсөө биш дээ. Энэ иргэний эрхийн тухай ойлголт байхгүй та. Иргэний эрхийн тухай ойлголт. Иргэдэд зориулсан бидний хоорондоо ирсэн нийгмийн гэр байхгүй. Өөрөөр хэлбэл энэ төр засаг гэдэг байгаа, төр гэд яриад байгаа, бидний яриад байгаа юмнаас биднийг хамгаалах зорилттой хууль шүү дээ үндсэн хууль гэдэг чинь. Тэр нэг ийм энгийн ойлголтуудыг ч ойлгохгүй тэгэл гişүүд нь галзуу юм яриад нэг өөрсдөө одоо ингээд бусдаас бүгдөөс илүү эрэхтэй болцоо одоо ингээд тэгэл алж чадвал өөртөө юу ч хамаагүй хийгээл дураараа авирлал тэ нэг дунжмгөө дундаа хийж дураараа дур гэдэг шиг ингээд тийм мангар ойлголтоор энэ харж болохгүй шүү дээ. Үндсэн зөрчсөн бол үндсэн зөрчсөн тэр нь ингээд үндсэн зөрчсөн ингээд шийдчихэж байгаа. Тэгээд тэн дээр зүг буруу мурууг хоорондоо маргалдаадах юм байхгүй. Их хурлын гишүүн гэдэг чинь тэгээд дур зоргоороо авирал гэсэн үг биш. Тэгээд хуулийн захирагдах ёстой. Тэгээд хуулийн дагуу үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой болохоос иргэдээс мандат авч орлоо гэд бүгдийг бохижуулаад сүйтгээд тусгаад хайчих гэсэн үг ерөөсөө биш байхгүй та. Тэгэхээр энэ бүх зүйлийг ингээд нэг жоохон эрүүл ухаанаар бүгдөө харцгаавал тэ яасан юм бэ гэж тахгүй та би. Тэгэхгүй ингээд бүгдөө юм галзуу шиг ингээд галзуу юм яриад эрүүл бус юм яриад ингээд байгаад харж ингээд хэцүү шүү дээ бүгдөө тэ хиндэнч ямар ч тохиолдолд эрүүл бус юм яриад явах чинь хэцүү үстэй. Тэр нэг юм эрүүл ухаанаар асуудал руу ханддаг баймаар ахаа. Тэр энэ хулгай зэлгүй чинь бол та нарын хайрлаад байгаа тэр их орончод гэдэг байгаа ард түмнээ боддог сэтгэлтэй эдэргээд байгаа хүмүүс чи яаж хулгай гэдгийг л харцгаалаа л да. Тэгэл аимшигтай хулгайсан. Тэгээд хулгай юм гарч ирчээд ах чинь үгүй бахна гэдэг юм. Чи баримт гарч ирээ баримт дээр цагаан дээр хараар ингээд бичсэн тэр баримтууд гарч ирээд байна шүү дээ. Тэр баримтуудыг хараад нэг тэгсэн мөртлөө тэр баримтуудыг хараад итгэхгүй байгаа мөртлөө хоосон ярианд аягүй итгэхгүй. Ааста чирэстэй аимшигтай гэл. Тэгэд яг тэр хүнийх нь тийм ямар нэгэн баримт авахгүй одоо жишээ нь тэр элбэг дөржигдэх хүнийг л аюултай хүн амар хүн л гэдэг юм. Яг идэртэй адилхан ингээ хулгай эзний ширхэг баримт байна тэр хүнд чинь. Ингээд ингээ хусцсан байлаа, хулгай эзэн байлаа, ийм баримт байна гэж үзүүлчих юм байна уу бидэнд.
Гэтэл байхгүй байгаа үстэй. Ямар ч тийм баримтэлт байхгүй байх чинь тэгэл ийм галзуу баймааргүй байгаа юм л та. Яг үүндээ бол бүгдөрөөтэй жоохон эрүүл ухаанаар асуудалд хандах хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол ингээ бүгдөө юм галзуу юм яриад ингээд тэнэг байж болохгүй болчиход байгаа юм. Тэгээд энэ Халтмаагийн Батболго гэдэг байгаа тэр зүүр зүсний эх оронч чинь одоо хичнээн их юм хулгай хийсэн одоо ингээд тоо баримттайгаа ил болчихлоо л доо. Тэгээд бүгдөө энийг бас нэг жоохон эрүүл ухаанаар харж тунгааж те эргцүүлэн бодож харахгүй бол хэдэн тэ юугаар хуссан ба шүү дээ. Их найдаар 3 жилийн чинь төгсвийг одоо энэ багш одоо энэ юунууд хэд авдаг нэг 7-800 мянга авч байгаа дахимтууд тэтгэр. Тэгээд та нарын тэтгэр одоо багтаа 3 дахин нэмэгдчих юм уу гэсэн биш үү? Тэгэхээр чи одоо 4-8 32 тэ 24 3 жилийн чинь нэгдэлтэй та нар ч өнөөдөр 3 сая 200 багш нар чинь ингээд нэг сая гаргаад авдаг гэсэн тэгээд 4 сая гаруй төгрөгийг цалиа авах тэр боломжийг чинь хулгай хийсэн биш үү? Ирээдүйг чинь хулгай хийсэн биш үү? Өнөөдөр ингээ үр хүүхдүүд чинь ингээл сургууль цэцэрлэггүй анги хэдэн анги юу өдрийн 3-аар ээж хичээлж ингээл амжилттай мэрэл тэгтэл яаж юм тэрний чинь мөнгийг аваад итсэн биш үү? Тэгэл хөмсгөө зангидал хоолоогоо шахаад 0 ухаан царайлал парламент дотор мангар юм яриад тэгэл тэрэнд нь уян галцгаагаал жинхэнэ их оронч моронч гэл тийм их оронч байсан хүн юм бол яхаараа ингээд иргэдийнхаа боломжийг хулгайлаад хэдэн их найдаар ингээд хусчдгийг энэ оюун эрдэнэ нойл эрдэнэ чинь нөгөө нэг системийн авилгатаа тэмцээд лалаад Монгол системийн авилгал бий болцсон байна. Одоо энийг л устгахгүй бол Монгол баларх гэж гэсэн. Тэгсэн яг бодит дүн дээр яасан байх нь өөрөө хуссан байх нь шүү дээ. Тэр мөнгийг тэгэхээр нэг жоохон иймэрхүү юмнуудыг жоохон бодож хүмүүс ингээд нэг жоохон эрүүл ухаанаар асуудалд ханддаг байх асаал гэж хүсэж байгаа. Тэгвэл тэгэл нэг дандаа нэг юм домгийн чанартай хачин галзуу юмд итгэж явдаг ч хайран биш үү те. Тэгээ та нар өөрсдөө тэгдэг бол хамаалах гэдэг би ахаал хэлчихээд ингээд бусдыгаа чирж ингээд нийгмээ сүйтгэж ингэж явж болохгүй болчиход байна. Тэгэд нэг хууртаж болно, хоёр хууртаж болно. Энэ чинь 10, 20, 30, 40, 50 хууртаж болохгүй үстэй энэ чинь тэнэг биш. Монголчууд тэнэг байлаа гэхэд арай ч ийм тэнэг байсан үе ховор байсан бах уу. Ингээд байн ингээд хууртаал, байн их орончийн дүртэй гарч ирэхэд тэрэнд нь хууртаал, нэг дайсан гаргаж ирэл тэрэнд нь хууртаал. Өнөөдөр тэр мохор төмөр замаас ганц килограмм нүүрс гарахгүй байгаа шүү дээ. Тэгээ боддоо 10 хэдэн их найд төгрөгөөр тэнд мохор төмөр зам тавьсан. Тэгээд тэрний чинь 4 мөнгө 40 50 их найд төгрөг хусаа хийцэн. Энэ төмөр замын чинь байнга сэлбэд хордож өнгөтэй өөтөө авч явахгүй бол болохгүй ш зам анги гэдэг. Тэгээд тийм учраас төмөр замд байгаад байдаг байхгүй да. Гэтэл одоо тэр ашиглагтаагүй төмөр замдаас ямар нэгэн зам анги байх юм. Тэ. Тэр замын ашиглахаа суулгаа хэрэгтэй шүү дээ. Тэгээ ялангуяа говь дээр бол асар их ашиглах хэрэгтэй. Тэгээд ингээд усынхаа төсвөр ингээд тоглолцдог. Тэ. Тэгээд нэг юм өнцөг олж ингээд дайруулдаг. Хөрс үхийг дарангуулах болох гэж байна гэдэг. Мэдээж хөрс үхийг янз бүрийн хууль бус юм хийгээд ингэх юм бол Монгол Улсын ерөнхийлөгчийг хууль зөрчөөд юм иргэний эрхийг боомлоод юм хийх юм бол хамгийн дөрөв дугаар хүмүүс нэг нь би өөрөө. Одоохондоо бол яг Монгол Улсын ерөнхийлөгч нь тийм хууль зөрчсөн нэг ч үйлдэл хийсэнгүй шүү дээ. Үнцүүлэхээ эрхийн дагуу асуудалд хандлаа. Халтмаагийн Батболго бол хууль зөрчиж тэр их оронч чинь шууд 2019 оны төсвийг барьцаалж агаад улсын төсвгүйгээр шууд ерөнхийлөгчийн тамгын газрыг хийж болохгүй засгийн газрын ажлыг булааж тэр төмөр зам тавьсан асуудал шүү дээ. Энэ хулгай дээр хийх гэсэн асуудал шүү дээ. Энэ чинь болохгүй зүйл ахгүй да. Хуультай улс бид.
Тэгэл энэний чагаад асар том хулгай дээр юм явлаа шүү дээ. Одоо энэ ахмадууд маань ингээл тэр салхитын мөнгөний ордоор бидний өөрийг дарцсан марцсан ингээл уянгалцгаагаал. Үгүй шүү дээ. Одоо өөр хүүхдүүд чинь өөрөө чинь авч байгаа талхны мөнгөн дээр тэр салхитын мөнгөний ордны чинь мөнгө төлөгдөд явж байгаа шүү дээ. Төлөгдөөл тэнд дотор л явж байгаа. Тэр яагаад ийм болоод ингээд ингэсэн бэ гэхээр тэр улсын төсвөдөр хөгжлийн банкнаас баах мөнгө авсан байхгүй даа тэр чинь 800 хэдэн тэрбум төгрөгийн өрөнд орсон хөгжлийн банкн дээр. Тэгээ тэр чинь одоо буцаад төлнө шүү дээ. Төлөхдөө бид нар талхныхаа мөнгөөр энэ идэж ууж байгаа гэрэл асаагаад ингээд сууж байгаа тэр тогныхоо мөнгөөр уцаар ярьж байгаа бол тэр нэгжнийхаа мөнгөөр бүгдөө төлж байгаа шүү дээ. Гэхдээ тэр Mobicom Unitel-ийн өөрийн операторууд бидрээс авч өгч байгаа байхгүй да. Татвар нэмчихэл чинь эн чинь ингэж л явна шүү дээ. Өөр яах юм. Тэрнээс энэ хувийн хвшлийнхэн дээрэмдээ тавцсан гэсэн үг ерөөсөө биш байхгүй да. Тэгээ тэр мөнгө бүгд төлж байгаа. Тэгээ ард түмэндээ авахаар юу болдгийг эх оронч гээд байгаа нөхдөө чи яаж идэж ууддаг юм байна те. Хулгай дээрэм хийдэг юм байна. Ард түмэндээ авах гэхээр ард түмэн гээд байгаа эзэн бийгүй юм руу ав төрдөө авах гэхээр ямар аимшигтай хулгай болдгийг бүгдөө харж штэ. Зүгээр тод жишээ энэ хөтлийн ард түмэндээ авсан сахал эрдэнэлэг гэдэг нөхрийг л толгойг нь тастаад авчихлаа. Өстой гоё гэл галагдчихсан. Одоо яасан хөтлийн цэм шохоо үйлдвэр чинь дампуурчлаа шүү дээ. Монгол цэмтний үн нэмэгдсэн. Хэн огсон бид л хохирсон. Байрны үн нэмэгдчихэж байгаа шүү дээ. Үр хүүхдүүд чинь бидний авах чаа байрны үн нэмэгдсэн байхгүй хүмүүсээ авах чаа байрны үн. Яагаад гэвэл хөтлийн цэм шохоо үйлдвэр дампуурсан байхгүй болсон. Дархны төмөрлөгийн үйлдвэр зүгээр мөрөөрөө арматурын төмөр хийжээс үйлдвэрийг төрдөө ав ард түмэндээ ав гэсэн. Тэгээ төрдөө авсан ард түмэндээ авсан ч яасан дархны төмөрлөгийн үйлдвэр дампуурсан. Тэгээ хэн хогсон бид л хогсон шүү дээ. Арматурын үн нэмэгдсэн учраас байрны үн нэмэгдсэн. Гэхдээ төр авсан болгонд ийм л юм болдог шүү дээ. Хэрэв хувийн хвшил дээр тийм ээ энэ 100% байсан бол 96% нь одоо нөгөө ард түмэн гэгч төр гэгч нь авсан байж байгаа шүү дээ ард түмнийхээ нэрийн өмнөөс. Хэрэв энэ ингээд 100% хувийн хвшилд байсан бол өнөөдөр энержи ресурс нэг их 80 төгрөгийн татвар төлдөг гэж байна. 4% дээр нэг их 80 төгрөгийн татвар төлдөг гэж байна. Тэгэхээр та нар бодлоо 4% дээр шүү. Тэгэд 96% дээр дор хаяж 22 их 80 төгрөг буюу Монгол улсын төсвийг баг бүрдүүлэх хэмжээний мөнгө гаргаж өгөхөр байгаа үстэй. Тэгэхэд яасан бэ? Тэнцэнээс байсан мөнгөний хэсэг нөхдүүд хулгай дээр мэгэл идсэн ба шүү дээ. Тэнцээ тэгээд тэр зохицгийнхан говийнхан болвол мэдж байгаа хүмүүн говийнхан тэгээд тэнцээ ямар том бүтээн байгуулалтууд хийсэн байна. Тэр хөгжил явуулсан байна. Тэнцээ хувийн хвшлийг нэг хийсэн ажил байгаа. Нөгөө ард түмдээ төрдөө ав гэсэн нөхдүүд яасан байна. Тэр эх оронч гээд тоглоод байгаа нөхдүүдийн л хармаад түнтийгээл зузаарал тэ. Итгэхэд л ард түмнийхээ төлөөгээл харахгүй нүдэн болоо жихэндүүлээ ингээд явж байгаа хүмүүсийг амьдрал өдрөөс өдөрт ороотол. Одоо тэр буруу дөрвөн намын дараа Хотгонбаатар яасан байна? 5-7 унаад явж байна те. Хөдөлмөрлөд аваагүй шүү дээ тэр хүн. Энэ нөөцнөө холгой хийсэн мөнгөөр нөгөө эх орончийнхоо дүр тоглосныхоо шагналыг болгож та нарт очих ёстой. Тэтгэврийг чинь нэмэх ёстой мөнгө чинь аваад идсэн байхгүй да. Тэнцэн их хэсэг нөхдүүдээс авсан байхгүй да. Эх оронч болгон чи юм хулгайч. Одоо хамгийн сүүлд тэр уянгалаад байгаа одоо дөнгөж төрчөөд хүүхдээ яагаад ийгээд их хурл дээр оцсон байгаа гэдэг тэр наараа маараа чинь бүгд хулгайл хийсэн байгаа үстэй. Онлайн шоп хийдэг миний таньдаг хүмүүс би. Тэгэл тэдэр ингээл тэр бом төгрөгнөө ингээл мөнгө олдог тийм байхгүй шүү дээ. Эн чинь их маш их мөнгө олж татвар матураа төлжөөж ашигын тэрбум төгрөг барих юм бол энэ чинь асар их мөнгө татвар төлсөн байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ тийм биш байгаа үсттэй. Тэгээ ийм
мулгуу монхог ийм эх орончийн дүр тоглосон хүмүүсээс болж өөртөө охироод байж болохгүй шүү дээ. Одоо ингээл хиншуугаан баг таарсан бүүн 0 эрдэнэ жонхоо амар байсаглан те энэ хиншүү өдрийг таарсан бүүн хулгайч нар тэгээд энийг өмөрөл эх оронч ард түмэн Монголыг одоо яг жаргаах ч нэтрийг мангар юм яриад байгаа юм. Тэгээд нэг жоохон эрүүл ухаанаар асуудалд хандаас гэж хүсэж байгаа. Ханд юу вэ? Замдаа яриач. Замдын яриач. Өө тийш дээ би байгаль яриад байгаа шүү дээ. Зандан шатар чинь тэр салхитын мөнгөний ордыг бас халтмаагийн батлагтай хамт дээрэмдээ үсттэй. Тэр мөнгөний шахаагаа залуу ярьж байгаа тэр 1.7 их 80 төгрөг дундаас нь тэр хин авсан байдгийг хин орчин их 80 төгрөгийг зандан шатар халтмаагийн батлах хоёр буу шидэмтэй очиж дээрэмдэж авсныхаа төлөө тэр үед нь өө ингээ хувийн хвшлүү дайр болохгүй шүү дээ. Гадны хөрөнгө оруулалтаа ингэж хөөж болохгүй шүү дээ. За чи мөнхийн хужааг өмөрлөл гэсэн. Арбитрийн шүүхтэр манай улс баг дээр ялагдах хэмжээнд очичоод тэгээд тэр юм томоо өгж салсан юм билээ шүү дээ. Ийм хулгай дээрнээс чинь болж гаднаас хөрөнгө оруулалт орж ирдэггүй байхгүй да. Тэр нь хужаа байна уу, орс байна уу, хэн байх нь үл хамааран. Хөрөнгө оруулалт гэж оруулчаад тэгээд дараа нь хулгай дээрэм хийхээр чинь тэрийн дээрэмдээ давхаар чинь хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ? Хөрөнгө оруулалт гэдэг чинь тоогоол томсох гээд байгаа шүү дээ. Өнөөдөр 30 хэдэн 1-2 их 80 төгрөгийн төсөвтөө бол ахаад 3 оюутлоготой болох юм бол бидний төсөв 100 их 80 болно. 100 их 80 төгрөгөөр та нарын бидний амьдралын чанар 3 дахин дээшлэнэ. Тэтгэврийн мөнгө 3 дахин нэмэгдэнэ. Багш нарын чинь цалин 3 дахин нэмэгдэнэ. Тэгээ хүүхдийн чинь мөнгө 3 дахин нэмэгдэнэ. Амьдралын чанар дээшлэнэ. Тэ. Идж байгаа шинтгэн шүлжин жоохон өвтгөн болно тэ. Тэгээ хувийн хвшлийнхэн дээр очих юм бол татвар төлөөд ингээд татвар нь ингээд савн томроод ах юм бол ингээд татвар нэмэгдээ савчин томроод ах юм бол төсөв нэмэгдээд хоолны чинь төмпөн савн томроод байна гэсэн үг. Ард түмдээ аваад төрдөө аваад эх орончтой итгэл яваад ах юм бол амьдрал чинь тогооч нь жижигрэл эд хоолны шүлэн шингэрэл улам ус олоод тогооч нь жижигрэл тэгэл тархич нь улам харахгүй болоод тэгэл улам мунхаг болоод ингээл явдаг. Энэ бол бидний өнгөрүүлсэн амьдрал одоо яг дэлхий дээр яг ийм улс байна. Венесуэл гээд үнэхээр гайхамшигтай хөгжөөс улс яаж хогийн сав болдгийг тэнд очиод харах хэрэгтэй, сонсох хэрэгтэй, үзэх хэрэгтэй. Нэг юм популист нөхөр өгчээсэн чаваас гэдэг нэг популист нөхөр гарч ирээд тэр улс үндэстнээ хэрхэн яаж сүрүүлсэн тухай бодит кейс одоо бол байж лээ. Тэр нэг жоохон юм асуудалд эрүүл ухаанаар хандмаар байгаа. Тэгэд би зөндөөл ярьжсэн тухан дээр цэцэгтэй байшингийн дээрэмчтэй манай дээрэмчтэй адилхан хулгайч адилхан дээрэмчтэй. Зүгээр одоо бол эдгээр 0 эрдэнэ дамраа хийсэн гүүрээ шатаацсан эдгэрт одоо бол эвлэрэх боломж байхгүй. Урд нь бол тэгээд ингэж яагаад ханцун дотор наймаалцаад за танд хулгайсан юмнаас тэдийн үгийг тохирчдөг байсан баг. Одоо тэр Санжинбаяр бичээд байгааг харахад тийм л байгаа үстэй тэ. Эвлэрээчээ дүүнэр гэдэг байгаа чаа. Хулгай дээрмийг л хоорондоо тохирчдөг байсан байхгүй да. Одоо бол эдгэр чинь эцэг хүртэл яваад гүүрээ шатаацсан. Боцох гүүргүү болсон. Дамраа 0 эрдэнэ 2 боцох гүүргүү болсон. Жонхогийн багийнхан ч зандан шатхын багийнхан ч боцох гүүргүү болсон. Аль нь гүүрээ шатаацсан. Одоо энэ хоёр гар бариад эвлэрэх юм бол нийгэм жинкнээс эмх замраагүй байдал болно. Ганц ихтгэл тавиад одоо хүмүүсийн хараад байгаа юм чи энэ байгаа учраас ингээд жинкнээс эмх замраагүй байдал орох магадaltaй байгаа учраас улсаараа тоглож болохгүй шүү дээ. Тэр энийг ингээд жоохон эрүүлэр харсаал гэж хүсэж байхгүй да. Зөвөр ганц хоёр асуулт яачих гээд байгаа. Түгшөө.
миний хэдэн мөн би хэн байх нь чухал биш шүү. Ярьж байгаа яриа маань ямар учиртай логтой ярианд байна. Үнэхээр логик алдаа гарсан уу юу гэдэгтэй л анхаа. Зангилах үед зоригтой ажилласан байна шүү. Ус төрчийнхөө хувьд бол хөрс өгөхөд монголчуудад Монгол баримтууд гэж байхгүй болсон байна. байхгүй одоо өнгөрсөн харин тий. Энэ ус төрчийн хувьд бол хөрс өгөхийг монголчууд хөндлөштэй баймаар байгаа шүү дээ. Тэрүүн Ферат буюу 3-ын засаглалыг бий болгоод Халтмаагийн Батбулга гэдэг хүн 21 он дахиад өөрийгөө 6 жилээр их хурлын ерөнхийлөгч болоод 6 жилийн дараа ахаад үндсэн хуулинд өөрчлөлт оруулаад өөрийгөө Путин болгох гэжсэн байхгүй та. Путлер болгох гэжсэн. Монголд шууд автомат дарангуул бий болгох гэж явж исэн. Яг энэ үйл явц дотор нь улс төрчийнхөө хувьд хөрс гоё мөрсөн. Үнэхээр гоё мөрсөн. Ингэжээж нэг монголчууд бид ингээд нэг дарангууллын нэг шатнаас нэг ухарсан. Сая яг бодит дарангуул бүтэн ухсраад дуусчихсан. Одоо баг хааглаа даа гэж яхад тэр манай талын аягүй сайн бэр гарч ирсэн тий. 0-1 тэгжээд 0-1 унгаасаа. Энэ үйл явц дотор юу болсон бэ гэхээр мэдээж духан дээр зэстэй байшингийн алаан хятад зодоонуудын дотор болсон байх улс төр. Хуулийн талаасаа бол янз бүрийн тий яг хөрс өгөх гэдэг энэ хүн ерөнхийлөгч байх энэ хугацаанд яг тийм дарангуул схем рүү орсонгүй. Зөв монголчуудыг бид нар талархууштай хандах нэг юм бол гадаад юун дээр бодлого дээр бол маш классик эрүүл ухаанаар харж гадаад бодлого дээр зөв явж байгаа. Тэгээ сая ингээд Зеленскийтэй өдрөө төвлөлдөө дуулж байгаа гэдэг чинь бидний гадаад тал дээр аюу эрүүл харуулж байгаа байхгүй да. Тийм талархууштай ус төрчийнхөө талаас бол ийм хүн ийм хийсээ энд нь бол одоо дургуутс үзээ ядаад хорсоод ах шаардлага байхгүй зүгээр гадаад тал дээр ийм. Зүгээр дотоод улс төр дотор гэсэн тэр нэг Халтмаагийн Батбулгыг мөрсөн, Жонхог мөрсөн маш сайн зүйлштэй хүүг. Тэгээс бол одоо бүгдөө баларцсан байж байгаа хэрэгтэй байсан тий. Тэр энэ эх оронч гэж хэм бэ гэдгийг илүү сайн ойлгооч л гэдэг байгаа байхгүй юу. Би эх оронч гэж цээжээ дэлдэл гарч ирж байгаа бол чиний халаасны чинь мөнгө рүү гараа хийх чинь, идэж байгаа хоолыг чинь шингэрүүлэх чинь, тогоог чинь жижигхэн болгох чинь, аяга чинь жижигхэн болгох чинь, идэж байгаа хоол чинь улам шингхэн болох юм байна л гэж ойлгох хэрэгтэй. Танаа талын бэр гэнэ. Тийш дээ. Монголчуудын талын бэр шүү дээ. 0-1 бэр чинь. Тэр 0-1 хулгай дээр мэг тэр илчилж өгсөн сайн бэр шүү дээ. Хөрхөө. Тэр дандаа хулгай яриад байдаг хүнж бас өсөлтөө хүнж байдаг юм. За тэгээс дууслаа. Тэгээд энэ би элбэгдэрж гэдэг хүнийг улс төрчийн хувьд үнэхээр хүндэлдэг ээ. Би хүндэлдэг. Улс төрчийн хувьд хүндэлдэг. Гэхдээ би тэр хүнээр тэжээлэх хэмжээний тийм тэжээр мал биш. Та нар шиг биш. Тэгээд нэг энэ татвар төлөгчдийн мөнгнөөс хумслаад нэг хүнсээ толоо молоо аваад те. Тэгээд гуйлгсан царайж амьдрах тийм хэмжээний хүн биш. Миний уурах тарих өөр юм уурах тарих ирүүл учраас бас хийж чаддаг юмнууд маань байдаг учраас уурах тарих маань ажиллаж байдаг учраас чаддаг. Ус төрчийн хувьд бол үнэхээр хүндэлдэг тэр бүдэрч гэдэг хүнийг хүндлэх болно цаашиж. Ганц хэрэг буруу, ганц хэрэг худлаа, ганц хэрэг муу юм хийцэн юм энэ хүнд байхгүй. Байсан бол энэ 9 жилийн хугацаанд 0-9 5 жил засгалж байхдаа тэр тархиндаа элбэгдэрж гэдэг хүнийг төрөөсгөө оршоож байхдаа аль хэдийн нэг баримт гаргаж ирээд үзүүлсэн байгаа. Тэгээ тийм байхгүй юм чи яах юм. Тэгээ хүмүүс нэг жоохон энэ эх орончийн дүр тоглодог нэг юм эх оронч гээд балаардаг хүмүүсээс жоохон хол бай, жоохон ухаар ойлго. Та нарын хоолны чи мөнгө л хасагдсан шүү эх орончдод дэмжээд байвал. Та нарын амьдралд ороотно. Хогч нь олно л гэсэн үг. Үр хүүхдээ чи маргааш байхгүй болно гэсэн үг. 100 их 80 төгрөг багтаа хуссан байлээ шүү, хулгайлсан байна лээ шүү. Тэгээд бодоод үзэх нь үү.
За өнөөдрийнхөө лайвыг өндөрлөе.